Тэрнтэй адилхан. Гэхдээ ийм онгорхоо ийм асартай. Тэгээд эндээ одоо гал төлөөл хоолоо хийгээд тийм ээ. Тэгээд айл дөнгөж сая буучаад шинэ одоо монголчууд шинэ гэр барьж ивэл бэлэг шийдэх штеп. Тэрэн шиг бид нар бэлэг шийгээд энэ айл орж ирчээ байж байна. Тэгээд эндээс дөнгөж буучаад энэ айл санхныхаа цай ундаа ууцгааж байгаа. Тэгээд цай анхны цайгаа ууж явах шиг штеп. Гадаа айгуу салхитай байна. Эверест дууд харагдахгүй байгаа тий. Хээ. Жамалама дашишоо. Оо за. Ингээд цайгаа ууж байгаа айлд орж ирээ сууж байна. Бид нар цай өгөхгүй хуу. Хэл авалцахгүй байна. За. Энэ төвдүүдийг амьдрал ахуйг нь хараад ахт энэ хоёр янз авах шиг байна тийм ээ. Талын газар тариалыг хэрхэлдэг. Энэ бол малчил юм шиг байна тийм. Тэгээ ер нь төвдүүд чинь өөрөө маш их эртний одоо бас их тийм соёлтой хүчийг ард түмэлтэй. Тэрийг дагаад төвдийн ард түмэн бас дотроо юм тариачин суурьшмал амьдралтай бас нүүдэлчин малчин амьдралтай гэж бас байх шиг байна. Энэ одоо бидний нөөж яхад бол байсан юм бол одоо төвдийн малчин айл гэдэг нэг ийм асар нэг ийм л уртсан дотор одоо ингээд тэгээд энийг нэг мориндоо ачаад тэгээд хүүхдүүдэд дагуулаад алхаад уулын өндөр явж идэг. Бас орчин үеийн одоо нарны энерги ашиглаж бас гэрэлжид асаадаг байх нь тийм ээ. Тийм ер нь төвд оронд бол ер нь хятад улс бол бас сүүлийн олон жилийн анхаарал тавьж төвдийн одоо ард түмний амьдралыг бас өөрчлөх дэлхийн одоо бас хөгжил дэвшил рүү ойртуулахнуудыг хийж байгаа нэг хэлбэр нь одоо нарны материал ашиглаж байгаа юмнууд янз бүрийн юмнууд байна. Одоо энэ төвдчүүд мотоцикл унаад явдаг болж төвд залуучууд одоо янз бүрийн үнэтэй жип машинуудыг унаад тэгээд энэ залуучуудыг одоо хүүхдүүдийг хүртэл одоо сургууль соёлтой байлгахын тулд бас хятадын одоо төр засгийн бодлого нь байдаг байлгүй. Тэгээ энэ бас нэг гайхалтай юм юу гэхээр энэ манай аялагчдын та нар явсан энэ Эверест уулын биел хүртэл одоо автомашины замыг засаад тавьдсан байх. Энэ одоо хизээ тавьсан зам байна. Энэ замыг энэ 2008 оны Бээжингийн Олимпиад зориулж тавьсан зам. Энэ яагаад энэ зориулжин замыг тавьсан бэ гэхээр зэрэг Бээжингийн Олимпийн бамбарыг нь Эверест уулын оргил дээрээс асаах үйл явдалтай холбогдуулж энд олон гадны жуулчдыг очиулах, олон улсуудыг сонирхуулах үүднээс одоо энэ зам бейс кампийн 5600 метртэй автомашины зам тавьсан байна. Ихэнх нь засмал энэ зам болов. За Эверестийг үзэх гэж ирсэн гадаадын туристууд энэ зочдлуудад байрлаж одоо энд нэг хоёр хондог. За энэ зочдлуудын нэр ус бол их том нэртэй. За энэ бол Ghost House ресторан гэж байна. Дотор нь би танарт та бүхэнд үзүүлнэ дараа нь тэгж байгаа. За ингээд Эверестийг үзэх гэж ирсэн туристуудыг байрлуулдаг зочдлууд, майхан зочдлууд одоо ингээд бүр өрөөстэй байж байна. Ингээ бүр жагсаацсан байж. Их том нэртэй. За Эверест Жомолома уулын сарлаг гэдэг нэртэй юм зочдлууд л байж байна. Зочдлын хаяг нь майхныхаа гадаа. Тэгээ энэ бол тэр үлзий хийтэй онцлог ийм хаалгатай. За одоо Эверестийн үндсэн баазлагаар дээр байгаа манай Ахмад уулсд байж байна. Тэгээ одоо ингээд уулын цаагуур нар оронгууд эрс хүтэрж байна тийм ээ. Дулаах авцсан байгаа үз. Тэгээ өдөр бараг нэмэх 20 градус байсан тий. Тэгээд одоо шууд 0 градус болж байна. Тэгээ шөнөдөө хас гаруй маруу хүрх юм шиг байна. Тэ. Хайрхан маань сайн харагдаж байна одоо. Түрүү нэг хэсэг үүлэнд орцсон байсан тий. Тэ. За хайрхан харъя. Одоо гэстэ матгач шүү. Амттай гоё. Амар гоё. За ёстой сайн харагдаж байна. Ёстой намайг нэг хараачтай гэсэн байдалтай. Одоо ингээд сүйдэртээ энд бол их хүйтэн байна. Салхи хүйтэн. 0 градус болчлоо. Одоо энэ
том нэртэй ресторануудаа одоо хоолоо идээд унтцгаана да тийм ээ. За ингээд бейс кемпээс өшөө одоо дээш нь одоо энэ автобусаар дөхүүлж хайж явах шиг байна тий. Тэгээ энэ бейс кемп дээр байж байгаа энэ олон улсын одоо зочид буудал лагер маягтай газар л да сайн. Энээс цаашаа бол одоо жинхэнэ уулчтын лагер гэдэг одоо тэр доор харагдаж байгаа тэр цагаан цасны цаад руу байдаг юм. Тэгээ энэ удаа бидний энд явж байхад бол одоо янз бүрийн тийм шалтгаануудаас болоод бидний бас саяг энэ рүү нэвтрүүлж тэр яг уулчтын бааз лагер дээр хөргүүлээгүй л дээ. Энд нь одоо тэгээд яг хуу төвдөд ирэх жилөө олго энэ гэсэн лоцинг одоо Английн хэсэг уулчин аялагч нар тэр мөнх цас мөсөн голон дээр аваачи тавьсан. За тэгээд төвдийн дөрвөгчд энэ тэр бас уушаага одоо гямлаа уул давж балга энтгэрүү дөрвөх гэж байгаа энэ шалтгаануудаас энэ тийм хаалттай болсон байсан учраас бидний энэс цааш явуулаагүй. Тэгээд бид бол энэ чи ирсэн хамгийн захны Улс төрийн байдлаас болоод ер нь өшөө ойртож чадвар. Ер нь бол гэхдээ яг одоо энэ зогсож байгаа газраас бол нэг 20 км зайтай байна. Тий, одоо яг бейс кемп бол 20 км. Яг энэ зогсож байгаа дээрээс Эверест дуулын оргилтээр гартал явъя гэх юм бол нэг 26-аас 28 км алхах. Тэгээ энэ туг бид нар мандуудад байгаа эднэр бол хятадын өөрсдийн иргэд үү? Энэ одоо хятадын өөрсдийнх нь өмнө зүгийн хятадууд гэж энэ улсыг тайлбарлаж ирсэн л да. Тэгэхээр магадгүй одоо тэр Гонконг, Сингапур одоо тэр Макао эднүүдийн хятадууд байд юм болов. Тэгээ эднүүдийн одоо ийм юм гаргаад тахад одоо хэлийн тэргийнхэн шууд хүрчээд одоо ингээд нэгэсэндээ бараг авчлаа. За ингээд маш сайхан бичлэг сонирхолтой яриа өрнүүлсэн Батбаранг танд их баярлалаа. Тэгээ энэ цаашдаа бол энэ уулчдыг манай одоо хөгшин ахмад залуу гэлэхгүй ер нь одоо зөвхөн авирахаас гадна очиж үзэх жирийн улсуудын боломж одоо хэрэг байх бол ер нь заавал уулчд биш. Манай монголчууд ч өөрснөө их өндөрт гарч, өндөр уулын оргилуудад гарч явах сонирхол хүсэл тэмүүлэлтэй ард түмэн. Ганцхан уулчдын залуучууд бол Эверест уулыг очиж үзэх боломж бол нээлттэй. Тэр зөвхөн тэр хүмүүсүүд өөрсдөө одоо явах ажлынхаа завд чөлөө өөрсдийнхээ аялах одоо аяллахаа маршрутанд энэ маршрутыг тусгаад ингээд явсан байх юм бол одоо Эверест уул итэл Гимлан одоо 14 оргилыг ч гэсэн очиж үзэх боломж бол нээлттэй байдаг. За үүнд бол одоо манай уулын спортын ахмад үеийн залуу уулчид манай уулын спортын тэр дотор манай уулын спортын одоо мөсөн дөрлөлийн спортын холбоо гэдэг бол тусал дэмжиж одоо бэлэн байдаг та. За ингээд сонирхолтой бичлэг үзүүлж яриа өрнүүлсэн танд их баярлалаа. Таны цаашдаа амжилт. Ялангуяа спортын одоо уулын спортын чиглэлээр их ажил үйлс чинь амжилт хүсье. Тэгээ манай урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирж оролцсон танд их баярлалаа. Баярлалаа. За ингээд манай аялагчдын ТV клуб нэвтрүүлэг өөрөөр өндөрч байна. За эцэст нь хэлэхэд бол ер нь бол монголчууд одоо гадагшаа маш их явж байгаа. Маш их бичлэг хийж байгаа, маш их сэтгэлдтэй ирж байгаа. Энэ бүгдийг бусад үзэгчдэд үзүүлэхэд манай телевиз үе таалга нээлттэй байгаа шүү. Бид бас манай энэ нэвтрүүлэг та бүхнийг өөрийнхөө бичлэгтээ үржиж оролцохыг урьж байна. За баяр та. Дараа уулзлаа. Баяр та.